төр хувийн хвшил ер нь бол шүү дээ. Төр нь өөрөө хувийн хвшлийн нэр барьж агаад тендергүүгээр одоо газар боломж, бусдын боломжийг хэн нэгэнд тендер төр хувийн хвшлийн сонгон шалгаруулалт гэж нэрлэж агаад хэн нэгэнд ганцхан компани нэр барьж орж ирж агаад санал нь ирсэн учраас гэж агаад явдаг юм бүр зарчим руу орлоо шүү. Ууг нь тэр жагсаалтын чинь хурал яага баталтын гэхээр нийгмийн би ярих юм ямар юм бэ? Яагаад вэ гэхээр энэ сүүлийн үед төр хувийн хвшлийн энэ түншлэл гэдэг нэр томьёогоор жагсаалт батлах ёстой гэж оруулж ирж хүчээр батлуулдаг ийм зарчим руу одоо орлоо. Саяны тайлбаруудыг харахаар одоо бид нар батлах ёстой учраас батлах ёстой юм байна. Бид энэ төслийг хурал оруулж иргээгүй үстэй. Зарчмын юу гэж ярьж байна вэ гэхээр нэгдүгээрт өнөөгийн Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлыг бид нар батлаад та нар судалж оруулж ирээд олон түмний санал нь хэтэрхий их олон санал ирээд байна. Ард иргэд нь хүсээд байна гэж бид нар тэр жагсаалтыг баталж өгөх ёстой юм байна үстэй. Энэ хүлэмж биш наадах чинь. Олон улсад ялангуяа дөрвөн улиралтай байгаа, ялангуяа хүйтэн сэрүүн ордог энэ одоо газруудад хийдэг. А бүр эсэргээрээ яривал асар их халдаг газар эсэргээрээ ногоон байгууламжтай сэрүүн ийм орчныг бүрдүүлэх гэж энэ өөрөө төсөл нь явдсан шүү дээ. Тэгээд ганцхан компани нэр оруулж ирчээд компаниуд харин ч их болох ёстой гэдэг. Яагаад би бүр гайхаж байна. Хотын захиргааныхаа Билав энэ ганцхан компани ийм юм хүсэж байгаа биш. Тэр битэл өөрсдөө хийж байгаа шүү дээ. Та нар тэр Мишелийн уртлын югаар аялал хүүхдүүдэд аваа явж үзсэн биз дээ. Болоод байгаа биз дээ. Тэгээ ерөөсөө Улаанбаатар хотын боломжийг олгоогүй юм шиг ийм байдлаар танилцуулж ивэл би бол энэ Батэрбэг даргын тэр газар одоо болох хэрэгтэй. Ийм юм танилцуулчаа та нар батлах ёстой гэж зогсож ивэл бид нар та нарын энийг чинь батлахчгүй. Одоо бүр юм ерөнхий нэр томьёогоор оруулж ирээд хотын тээврийн системийг дэмжигч шинэ чиглэлгээд нэг компани аваад баахан аэродром ялангуяа хелидром барих юм байна л да. Үгүй шүү дээ. Бидэнтэй бидэнгүү бууга явж байгаа. Харин ч бүр одоо манай тойрог дээр гэмтэл байдаг, 3 дугаар эмнэлэг байдаг. Маш том эмнэлгүүдийн бөөгнөрл бий болцсон байдаг. Тэнд буулгах гингүүд бид нар аргаа бараад ямар ч стандартад нийцээгүй авц зогсоол дээр нь зүгээр асфальт дэвсэж хагаад H үсэг тавьж хагаад буулгаж байгаа шүү дээ одоо. Тэгээ хувийн хвшлийнхэн бүтэн одоо ерөнхий архитектор байна уу? Ерөнхий архитекторын газрынхнаас би одоо тэр компанийг одоо надад бараг 8 жил гомдол, 10 жил гомдол тавьж байгаа. Дээр нь одоо стандартын хангасан нисэх буудал буух энэ одоо имлэг барья гэдээ одоо гацаагаад тэн дотор нь байсан нөхдүүд бүр өөрсдөө оролцож байгаа гацаагаад явж байгаа. Тэгээ одоо бид нар хажуугаар нь баахан автомашин зогсцсон юмн дотор өвчнүүдэд буулгаж байгаа шүү дээ. Энэ хэрвээ бид нар энэ хотын шинэ одоо тээвэр, агаарын тээвэр, нам дор явдаг тээврийн болох гэж байгаа бол аэродром барих гэж байгаа бол нэг бүрчлэн барилга, байшин, орчинтой нь бүрдүүлсэн тэр одоо төслийг зарлахаас биш одоо нэг компанид өгөх юм байна л да. Улаанбаатар хотын бүхэл бүтэн одоо нутаг дэвсгэрийг хангасан нэг одоо бодвол 3 онгоцтой нөхөртөл өгөх юм байна л да. Тэгээ баахан хеликоптерын дромуудыг байрлуулах нь л дээ. Одоо энэ нэр томьёогоор оруулж байгаа. Би тэгээ танилцуулган дээр харж байгаа байхгүй. Хувийн компани нэг ч хандаагүй. Тэгээ бүр яагаад энийг хийх гэж байгаа юм гэхээр иргэний нисхийн ерөнхий газар олгодгүй учраас энэ төсөл оруулж ирж байна гэсэн бүр танилцуулган дээр байж байгаа. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Манайхаа энэ чинь бидний ч оролцохгүй хуулиар зохицуулагдж байгаа шүү дээ. Одоо та нар санаж байгаа бол бүх сүүлийн үеийн барилгууд дээрээ хеликоптер буух буюу тэр одоо 5-6 хүний 10 хүний зорчигч
тээвэрлэдэг. Бидэнтэй бидэнгүү барьж байгаа шүү дээ. Стандартаа бариад өгчих. Зураг батлагтаа дэмжиж өгчих. Одоо бүх барилгууд сүүлийн үеийн зөвшөөрөл авж байгаа бүх барилгууд дээрээ нисдэг тэрэг буулгах. Бүр одоо маш орчин үеийн зураг оруулж ирж байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар баахан газар чөлөөлөөд шинэ аэродромууд нэг компанид өгж байруулах юм байл л да. Тэгэхээр энэ байж болохгүй. Энэ хэрэгтэй төслүүгүй л хэрэгтэй. Гэхдээ Улаанбаатар хотод хэдэн ширхэг ийм одоо аэродром биш. Хелидром барих хэрэгцээ шаардлага хаана вэ? Энэ танилцуулган дээр байхгүй. Яагаад вэ гэхээр одоо энэ чинь үндслээд баахан өндөр байшингуудын зөвшөөрөл өгж эхэлнэ. Нэмэлт 1 минут авч. Би тэгээ асуулт асуух гэж байна. Нэгдүгээрт хэдэн ширхэг хаана байршилтай хамгийн ихэнд хэрэгтэй байгаа бидний хэрэгцээ шаардлага байна вэ? Хоёрдугаарт одоо ашиглагдаад байгаа зөвшөөрөл авсан би энэ жагсаалтын иргэний нисхийн ерхий газрын сайтуудаас харж байна. Одоо хэдэн хэрэгцээ шаардлага ангаад явж байгаа вэ? Хувийн шивжил хэдийн биднэрт ашиглуулж байгаа. За улсынхлаа байхгүй байх. Маш цөөхөн. Бид нар сүүлд нэмсэн нь тэр нэг буух талбай бүрдүүлж өгсөн. Миний санаж байгаагаар за тэр бол төрийн юутай холбоотой урд хамгаалалттай бүсд. За хэд хэдэн эмнэлэгт төрөөс хийж өгсөн гэж яриад байгаа. Тэр өөрөө зүгээр л талбай гаргаж өгсөн байхгүй. За дээр нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр санаж байна. Хамгийн ойрхон нэгдүгээр. Тэгэхээр энэ ганцхан компани санал ирээд тэрний дагуу тэр компани шалгараад энэ төслийг хэрэгжүүлнэ гэж түрүүн би буруу ойлгохоор та бүхэнд хэлсэн байна. Тэгэхээр энэ болохоор тийм биш ээ. Энэ аж ахуй нэгж санал гаргаад тэрнийхэн дагуу бид бүхэн хуулийн дагуу судалгаа шинжилгээг хийх үүрэгтэй байгаа. За тэр хүрээндээ бол нийгэм эдийн засгийн өрөө гүйж за нийслэл Улаанбаатар хотод хэрэгтэй юм байна гэдэг талаа агуулгаараа энэ төр үйлчлэлийн түншлэлээр хэрэгжүүлээд явъя. Энийхэн дагуу холбогдох сонгон шалралтыг дараагийн процессын дагуу явуулнаа. Тэгэхээр энэ бол олон улсад болон дотооддоо нээлттэй сонгон шалралтын хэлбэрээр явнаа гэдгийг та бүхэнд тодтогч хэлье. За ганцхан компани бол ирээд түүнийхэн дагуу энэ төслийг хэрэгжүүлээд явна гэсэн ойлголт бас биш ээ гэдгийг та бүхэн хэлье. За мөн тантай санал нэг зүйл байна. Мэдээж хэрэг одоо нийслэл Улаанбаатар хотын хувьд бол түүчрлийн асуудал маш их байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ болохоор энэ агаарын тээврийн хүрээнд холбогдох нөгөө онцгой байдал, эрүүл мэнд болон бусад асуудлуудыг шийдэхин тулд энэ агаарын тээвэр буюу нэг 5-6 хүний багтаамжтай энэ бага уурын онгоцоор ингээд тээвэрлэлт хийх боломж олцоо байна гэдэг талаас хувийн хөгжлийн зүгээс санал санаачилга гаргаад энэ дагуу холбогдох урьдчилсан судалгаануудаа хийж ирүүлсэн байж байгаа. За тэр хүрээндээ би та бүхэн танилцуулж байгаамаа. Тэгэхээр түрүүн би бас үгийн алдаа гаргасан байна. Төрийн хөгжлийн түншлэлийн тухай хуулийн дагуу бас нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөгөө бүрэн эрхийн асуудал байдаг. Бид бүхэн та бүхэн танилцуулаад энэ хүрээндээ нөгөө засаг даргын оруулж ирсэн саналын дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлаар жагсаалт бол батлагдаад за түүний дараагаар бид бүхэн бас энэ холбогдох дүн шинжилгээ болон судалгаа шинжилгээнүүдийг хийдэг ийм зохицуултууд байдаг учраас урьдчилсан байдлаар энэ холбогдох хувийн хвшлээс ирсэн саналыг та бүхэн танилцуулж байгаамаа гэдгийг та бүхэн зөв ойлгоорой. За бат тасгалан төлөөлөгчийн асуултанд хариулъя. Засаг дарганы дөрөвч даваадлаа. За төрийн хөгжлийн түншлэлийн хуулиараа нөгөө урьдчилсан үнэлгээ хийгдэж байгаа. Одоо урьдчилсан үнэлгээний дараа бүрэн шинжилгээн дээр техник эдийн засгийн үндэслэл хийгдэнэ. Техник эдийн засгийн үндэслэлээр эдийн засгийн техникийн хувьд аль байрал дээр ямар өгөөжтөн гэдэг тодорхой болно. Урьдчилсан үнэлгээний түвшинд энийг хариулах боломжгүй байдаг. Ялгаа байхгүй их хурл дээр бид нар 20-40-ыг тайлбарлаад явж байхад маш нарийн юм асуугаад байдаг. Чи ерхий төлөвлөгөө гэж байна, наривцсан төлөвлөгөө гэж байна. Тэгэхээр эн чинь үүшгээр явж байгаа учраас өнөөдөр урьдчилсан үнэлгээ хийгдээд тэгээд хуулийнхаа дагуу жагсаалтанд орох танилцуулга тэр хэмжээний мэдээллүүд нь бэлтгэгдсэн байгаа гэсэн. Хэрэг дэмжигдээд явбал дараагийн шатнд техник эдийн засгийн үндэслэл хийгдээд техник эдийн засгийн үндэслэлээр яг тодорхой байрлалууд, бусад хууль эрх зүй гэдэг инженерингийн болон нийгмийн эдийн засгийн эрх зүйн асуудлууд тодорхой болно. Техник эдийн засгийн үндэслэл дээр. Техник эдийн засгийн үндэслэлтэй цуг бүрэн шинжилгээ хийгдэнэ. Бүрэн шинжилгээд эдийн засгийн хувьд эрсдлийн хувьд бүх юм тодорхой болгодоод хуулийнхаа дагуу эрдэнэ төлөөлөгчтэй хурал танилцуулагддаг. Тэр үед магадгүй яг саяны асуултуудад хариулах боломжтой болох байна. Яг сая хариулчлаа л да. Эн чинь
төр хувийн хвшлийн түншлэлийн төсөл биш ээ даваадлага дарга. Яагаад тэгэхээр та бид нэр өөрсдөө ч мэдэхгүй байгаа зөө. Хаана хэдэн онгоц хэдэн хеликоптер буух юу барихаа мэдэхгүй учраас бид нар ингээд бие биенээс асуугаа сууж байгаа байхгүй. Энэ бол байна шүү дээ. Бүр нарийн ярил тэр ерөнхий төлөвлөгөөнд чинь тусцсан. Ойрын 10 жил, 20 жил бид нар хичнээныг барих ёстой. Энэ тоглоом биш шүү дээ. Яг өнөөдрийг хүртэл бид нар Дубайтай харьцуулаад сууж байгаа байхгүй. Юун Дубайтай харьцуулах вэ? Агаараар нам өндрийн онгоцнууд сүлжилдэх вэ өө. Бид нар хоорондоо тороосоор дүүжлэгдээд явах юм дээрээ хэрэлдээд сууж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бол маш том хөтөлбөр юм уу бүр маш том ерөнхий төлөвлөгөө батлагдах ёстой.